Би 90 үсэг хэлмээргүй байна. Эхэндээ бол үнэхээр хэцүүс чи бараг төр тэрсэлсэн нэг чинь эдгээр зарим хүмүүс чинь бараг өрөөнөөсөө хөөж гаргаал тий. Манай ээж аав нь бараг жилийн цэлмийн авах гэдэг байна. Тэр хүмүүс ямар ч идэх уух өмсөж зүг ирэхгүй би тэрийг аваад би зүгээр суралцах гэдэг байна. Тэр яг эндээ суралт л гэдэг. Хэрэглээний үг биш. Би анх бол 60 гэж болохоор зүгээр машин байдаг чинь 60 гэдэг багтаа байдаг. Эмнэлгийн машинэр байдаг. Яг тэр 60 л бод. Бас насараа. Сайн байна. 60 санацхан уу. Зүгээр л подкастын ихний дугаар эхэлж байна. Ньюсрумс. Ястав гоё. Нэг л бичнэ. Олон бичиг бодлоолч. Тий. За манай подкаст болохоор олонний танил ч юм уу те тийм хүмүүсээс оролцуулахгүйгээр ерөнхийдөө иргэнгийн эргээд хинч чөлөөтэй оролцож болох үз. Тийм подкаст байгаа. Амьдралын ирээн бараа ярих юм. Амьдралын ирээн бараан янз бүрээр ярьж болно. Гэтэ яг болж өгвөл ирээн бараан гэхээс илүү гоё зүйлсээ тий. Аха. Эсвэл одоо яа Ихтэй буу хаалаа гэдэг шиг үү. Тийм бусд хүмүүсийн стрессж байгаа асуудалд яагаад одоо чи ч юм уу та ч юм уу те стресстгүй ингэж амьдрч чадаад байна гэдгийг ч юм уу нэг тийм лайф хак гэдэг юм бичлэгнүүд байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо чинь зарим хүмүүс төгжрэл амар хэцүү байна гэдэг гацсантай зарим хүмүүс төгжрэл тийм нэг тоохгүй те. Одоо юу гэх төгжрж байгаа ч гэсэндээ тэр үедээ нэг ямар нэг юм сонсдог ч юм уу те үздэг ч юм уу тэгээд ингээд одоо тэр цагийг стрессгүй өнгөрөөж чадаад байгаа байхгүй. Тэгээ яг хөө дийлэнх нь бол стрессчлээ байгаа л да тэр тодорхой. Тэгээд тиймэрхүү зүйлсийн талаар хүмүүстэй ярилцъя гэж хийгээд. Тэгээд одоо нэг байж байгаа болохоор хавар болоод сурагчд маань төгсөх төгсөж байгаа. Тийм болохоор яг хөө өнөөдрийнхөө эхний дугаарыг гол сэдвийг нь хэдүүлээ юугаар ярих гэж утсан юм. Мэргэжил сонголтын талаар. Тий. Тэгээ. За. Тэгээд зочин маань сэтгүүлч мэргэжилтэй бичсэн маань тэгээд яагаад сэтгүүлч болох болсон тэгээд тэр талаараа эхэлж яриад тэгээд ингээд цаашаа нэг бүүн тавьцгаа. За тий. Би чинь 2006 онд 10 жилийн сургуулаа төгсөөд тэгээд ер нь мэргэжлээ жоохон тухайн үедээ л их сонгосон гэх юм уу. 7 дугаар анги ингээд багтаа мэргэжлээ ер нь бол бодож төлөвлөөд тэр нь тухайн үед чинь нөгөө юм олон медиа байхгүй учраас сэтгүүлчээр сурлаа гэхэд ажлын байр хомс цөөхөн телевизтэй цөөхөн сонинтой байсан үе юусан. Тэгэхээр нөгөө сэтгүүл зүйч юм уу хуульчаар төгсөж байгаа оюутнуудын хувьд ажлын байргүй байх магадлал их өндөртэй байсан учраас 7 дугаар ангиас эхэлж ажлын байраа хайж эхлээд FM-ийг хөтлөгч байсан. FM хөтлөгч. За. Тэгээд тэндээс бас их юм сурсан. Тэгээ 10 жилээ төгсөх үед сургуулиудад шалгалт өгөөд тэнцсэн ер нь бол тэгээ тэр дундаас нөгөө тухайн үедээ хэвлэлийн үрэлэн яг Германаас ч юм уу те гадны мэрэгчлэнүүд яг сэтгүүлчд ирж том одоо Deutsche Welle ч юм уу те тэндээс ирж багш нар сургалт ордуулсан байхгүй хүрээлэн дээр тэгээ яг юм практик суртай онол биш практик дээр хийдэг. Тэгээд юу ч сургууль одоо эхлээд хамгийн түрүүнд нөгөө барьж байгаа бодлого танилцуулгатай хүртэл нөгөө хүн ярьдаг штэ нөгөө надаар хийлэгвэл би ойлгоно гэдэг нэг юм зарчим дээр бүх ингээ оюутнуудаа яг өөрсдөр нь хийлгэж сургадаг. Тэр нь таалагдаад хэвлэл үрэлэн рүү орж исэн. Тэгээд 3 дугаар курстэй NTV-д дадлага хийгээд тэгээд дадлага хийж байхдаа ажилд орж үлдээд тэгээд тэр чигтээ 12 он хүртэл ажиллаж агаад үргэлжлүүлээ Eagle-д ажиллаад тэгээд Eagle-ээсээ буцаад 21 онд NTV-д ажиллаж агаад тэгээд 24 оныхоо 9 сарын сүүлээр NTV-ээс гараа одоо энд ингээд сууж байна. За. Би нэг яагаад сэтгүүлч болох болсон бэ гэж асуусан. Яна намтар явчлаа тий. Гэхдээ амьдралаа хөөрдөг яагаад үлдээ сэтгүүлч болсон бэ гэхээр нөгөө юм одоо хобби, дуртай зүйл гэх юм уу тархины хөгжилтэй бас уйж холбож тайлбарлаж болох юм байлээ. Тэгээд миний сонирхол угаасаа нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдэд чиглэжсэн учраас тий яг сонирхдаг хичээлээ бол би үнэхээр сайн хийдэг. Сонирхтгүй юм аа бол угаасаа тийм хийдгүү хөвтэйс учраас өөрийнхөө онцлогт тааруулаад нийгмийн шинжлэх ухаан суурьтай мэрэгчлүүдийг судалж агаад тэр дотроос сэтгүүлчийг сонгож сэтгүүлчээр сурсан. За би ер нь зургатаар гарахтаа гайгүй юм чинь гэж бодлоо. Зургатаар гарахтаа гэж бол ерөөсө бодоогүй. Тэр үед ч угаасаа нүүр мүрээ боддгоо. Тэгэл нэг юм даруухан дуу юм харааны шилмэл зүүдэг. Тийм хүүхдээсэн жоохон бондгор одоо ч бондгор л байна л да. Тэгээд нэг тийм зургатаар гарах гэхээсээ илүү нөгөө яг одоо сургуульд л ярьд юм да нөгөө нийгмийн хотч нөхө болохгүй байгаа юм хилдэг, засуулдаг байх гэдэг юм бодож яг энэ мэрэгжил илүү гоё юм байна гэдэг байдлаар хүүхдэд бол тэр нь илүү сонирхолтой одоо нэг газар уйдгартаагаар
өдөржингөө юм нухаж суухаас л олон газарт явж олон хүмүүс олон амьдралын хэв маягийг олон нийтэд хүргэдэг тэр нэг юм илүү гоё санагдсан гэх юм уу? Бусдын дуу хоолой болж өгч байгаа шүү дээ. Гэл Тэгээ 6 онд оё та. 6 онд намайг 6 настай. Энэ хүн 6 онд 6 настай. Тийм бэ. Би сургуульд чараг би 7-аатай сургуульд орсон баг. Тэгээ маргад юу FM тэгж сонсч байсан уу? Гүү. Яг тэгэж бүр яг бид нар шиг яг тэгж амар FM тэгж сонсдог байсан баг тий. Тэр үед баг FM жоохон гэтэл 6 онд бол гайгүй байж байгаа. Тэгээд сошиал медиа хөгжиж эхлээл те. Facebook би бол Hi-Top байсан шүү дээ. Hi-Top тэгэл бүр тэрний өмнө бол 2004 онд чи нөгөө Монголд гэж чат хийдэг гэсэн аахгүй. Mongolia DME гэдэг. Тэгээд тэр ингээд амар их одоо нөгөө залуучууд орж хоорондоо танилцдаг ч юм уу гэдэг үзэл бодлоо солилцдог. Яхаа мессенжерээс солилцсон. Тийм яхаа мессенжер. Надад бүр яхаа байдаг. Би яг Hi-Top гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй. Тийм юм байсан. High five гэдэг ингээд нөгөө хүмүүс одоо яг Facebook дээр төстэй зураг оруулаад доор нь ингээд комент бичихдэг тийм алгоритм байлаа. Тийм хөв чат гэж юм байхгүй. Тэгэл шууд одоо ингэ зөвхөн зургандоор нь шууд комент хийж хамаагүй комент бичээд тий. Гэхдээ яг нөгөө нэг юм чат бичдэг нэг юм болон байснаа зуруус. Hi-Top дотор уу? Байсан. Тэгээд одоо би чинь Hi-Top устгаас өмнө орж харсан бичсэн чатнуудаа хэдэн жилийн өмнө 19 онд ч юм уу. Тэгээ орж үзсэн бас сонир юм байлээ. Бүр нөгөө юм жоохон оюутан байх үе юм уу зурагнууд харсан чинь бүр угасаал жоохон юм бомбор хөвтлөө. Би чинь Hi-Top яг тэгвэл баг нээгээл хайцсан юм шүү. Нээгээл PC-ийнхэн тоглоом руу орцсон л юм шиг байна. Би чатын бол ерөөсөө санахгүй байгаа. Байсан. Би бол яг хүмүүс яг Hi-Top гэж яриад байдаг. Би ямар платформ дээр үе зүгээр зураг оруулах. Гэтэ Hi-Top-ийн нэг гоё юм нь юу нэг гоё. Одоо ингээд интернетээс нэг тийм нэг нэмэлтээр юм оруулдаг гэх юм уу. Тэгээд бүр арын бүр бэкграунд шүү дээ. Одоо Facebook ч юм уу бэкграунд нь цагаан байгаа шүү дээ. Яг ерөнхий бүр өөрийнх нь профайлийнх нь тэр жигтэй бүтэн бэкграунд нь цагаан байгаа шүү дээ Facebook. Hi-Top болохоор тэрийг янз бүрээр сольж болдог гэсэн. Янз янзын өнгөтэй болгож. Тэгээд хүн лөө оронгууд ингээд бэкграундаа бүр ингээд яаж өөрөө юу тавьмаар тиймээр болгоцсон. Тэр амар лаглаг тийм нэг юу гэх гоё тийм уран сэтгэмжтэй хүмүүс ч юм уу ороод харангуут амар гоё тийм бэкграундтай тавтай хүмүүс байдаг гэсэн. Тэгэж хэлдэг гэсэн. Чинь FM чинь ямар FM байсан? 107 шүү дээ. Одоо энэ TV дээр байгаа. Тэгээ тухайн үед 107 чинь бас гайгүй том FM-үүдийн нэг байсан. Нөгөө алтан микрофон дээр гээд рок попын том модуудын дунд нөгөө юм шоу зохион байгуулдаг, барьдаг тийм гоё FM байсан. 20 дугаар зууны дуунууд гээд одоо тухайн үед миний хувьд дээр үеийн одоо өмнөх үеийн одоо аав ээжийн үеийнхэн ч юм уу Алтан сан өмрөг гэдэг тэрийг хэлсэн тийм. Одоо тиймэрхүү одоо дуунууд аягүй их баялаг байсан гэх юм уу. Тэгээд тэр хооронд чи 2008 оны 7 сарын 1 болоод ингээ бослог болоод нөгөө соёлын төв өргөндөд үүсэн байхгүй юу. Тэрийг ингээ доороос нь чагсаж исэн хүмүүс эвдэж ороод бүтэн тоноод дээрээс нь доош нь газар 7 сарын 1-ээс амар тий. Тэгээд тэр үед Маргач 8 настай доорнотод байсан. Тий, би чинь яг 2000 оны ихгүй юу. Тэгээд ер нь насаа нэг бодгоо хэдэн он бэ? Би яг тэгээд хасаж масах юм шаардлага байхгүй. 2000 оныхын давтал. Тэгэхээр чинь 8 он доорнотод байсан гэсэн үг тий. Тэгээд 7 сарын 1 гэдэг юм байна. Мэдгүй би яг сүүлд л одоо ингээ бараг түүх хийчихэл мичээл дээрээ. Йоо, түүхэн цаг үед амьдсан хүмүүс. Тийм ингээ хичээл дээрээс ямар ч гэсэн ингээ аав ээж ч юм уу ингээ ах эгч нараас ч юм уу багш нараас сонсоход яг тэр үед тийм бослог болж ирснийг одоо яг ингээд амар харлуулж яриад байдаг. Үнэхээр амар юм болж ирсэн. Харин тийм. Харлуулах биш бүр яг үнэхээр амар юм болж ирсэн. Тийм үү. Одоо яг энэ урдхан штэ. Энэ Монгол ардын намын байрны гадаа талбай энэ Улаанбаатар зочд буудлын урд хэсэг чинь ингээд төлөвлөлийн ордон гэдэг. Тэгээд нийшээ хажуу талд нь соёлын төв рүү мөргөч юм шатаж матаа. Тэр бичлэг бол үзсэн нэг амар чулуун болоо шидэл цуглаагаал хүмүүс цагдаа магдаар ингээл тийм юм л яг үзсэн. Тэрнээс яг ямар үйл процесс болсон. Тэр бүр үнэхээр амар юм болчихсон. Сонгуулийн нөгөө нэг дүн гараад тэгээд тэр дүнтэй үзэл сандааны хувьд одоо нөгөө саналаа ус иргэдэн нийцээгүй учраас тэрний эсрэг энэ ингээд бидний өгсөн санал биш байна гэдэг байдлаар эсэргүүцлээ илэрхийлж чагсаад тэгээд ер нь ингээд олон хүмүүс цуглаад тухайн үедээ тэрний ингээд бүх нийтийг хамарсан өмнө шуугаан болоод онц дэглэм тогтоогоод хотод чинь танк макет тоног зогсоо. Тэг би ойтон байсан.
Тэгээл үзээгүй юм аа үзээл үзэн буцалгаж уугаал бас сонирхол юм билээ тийм үү. Хүүхдээс юм болохоор сонирхол. Тэр амар сайн байсан. За өөр юм гоё юм. За өөр юу ярих? Тэрний дараач нөгөө олимпиадын болоод бүгд машин мөрөгсөн чинь зүгээр гээл өнгөрөөлээ. Яг яг тэр зундаа төвшин баяр сарын 1-нд Бадруу 8 сард нь гэдэг олимпиад 2 алтан медаль авсан зам байхгүй. Монголчуудтай бүх нийтээрээ баярлсан. Амар байсан. Би яг тэрийг найзындаа үзэл. Тийм. Ойрлал. Анх удаа жуудаг бүр тэгж амар тогтож үзчихсэн. Тэр чинь жоохон цаанаасаа ингээд нулимс зэлгнэл дотор ингээл би нэг хэдэн оны олимпиадтэй жоохон л исэн юм шиг байгаа юм. Тэгээд бүр ингээд бүр залбирчээснээ санаад байдаг байхгүй. Тавалчаасаа гэл бүр ингээд нэг чим ингээд бүр ингээд тэр хүнийг танихгүй штэ тий. Тэнгүү яг ингээд бүр миний дотны хүү юм шиг ингээд зүрхэн дотор бүр ингээд нэг юм л ингээд өргөлөөдөөс нэг л сандаг байхгүй. Нэг зурагтаар ингээд үзэж байгаа штэ. Тий. Одоо тэнгуут надад ийм асуумаас санагцсан байхгүй. Сэтгүүлчлэгээд байгаа штэ тий. Тэгээ сэтгүүлч чинь дотроо бас ийм одоо юу гэх чиглэл төрөл ангилалч гэдэг юм уу. Тийм байгаад шүү дээ. Тэр нь хичнээн төрлийн юм байдаг. Ингээ хануу нийгэмд байгаа олон эдийн засгийн салбар, нийгэм, улс төр, иргэн сурвалжлах, спорт гэл те. Энэ чиглэлүүддээ сэтгүүлч нар илүү дагнаад явбал нөгөө тухайн сэдвээ илүү сайн мэддэг. Угаасаа бүх юмыг мэддэг төрхгүйгээс хойш салбараараа дагнаад явчих юм бол тухайн салбарынхаа тухай одоо нөгөө ийм шүмжил байгаа гэдэг шүү дээ. Салбарыг мэдгүй ээжээж нэг микрофон барьчаал хүн рүү дайраал те гэдэг шүмжлэл байгаад идэг. Тэгээ яг нөгөө нэг дагнчих юм бол уг нь мэдж байгаа юм чинь тэр сэдвээ. Тэгэхээр нөгөө алдаж нийтэд ташаа мэдээлэл хүргэх, андуураг тар мэдээлэл хүргэхгүй байх эрсдэлгүйч гэдэг юм уу? Тэрүүгээрээ давуу. Гэтэ яг мэдээний сэтгүүлч нар бол бүгдийг л хийдэг л дээ. Угаасаа тухайн үедээ явж байгаа үедээ судлаад тухайн үед нь gas ихсруулжуудаасаа маний орлол мэдээлэл авал сайжруулаад балансжуулаад хийж л явдаг. Одоо багийн чинь өөрөө одоо ямар төрлийн сэтгүүлч гэж явах юм? Улс төр ерэн сурвалжлах. Ерэн сурвалжлах сэтгүүлч. Тэгэхээр яадаг гэсэн үг юм? Гэхдээ яг нүунийг жоох ухаж төнхөх шаардлагатай судлах ёстой сэдвүүдийг судалж олон талын байр суурийг хүргэдэг юм. Ер нь одоо ингээд сэтгүүлийн салбарт ингээд ажиллахын одоо хэцүү тал нь гэдэг үү? Хүнд хэцүү тал нь. Гэхдээ яг тэгэл хэцүүг нь дурдвал бас олон зүйл байгаа л да. Салбар болгонд л угаасаа хэцүү юмуд байдаг тий. Цалин мөнгөний асуудал яригдана, цаг завын асуудал яригдана, аюулгүй байдлын асуудал яригдана, хэвлэл нийтлэг хэрэгчлөөний асуудал яригдана гэх мэт. Гой сайхан зүйлүүд ч зөндөө байгаа. Тэгээд сайн сурвалжлага бэлдээд хүний амьдралд хэрэгтэй нийгэмд тусдаа юм хийчих юм бол тэр нь үр өгөөд тэрийг харах бас гоё. Сүүл хийсэн нэвтрүүлгүүдээс нөгөө боловсролын зээлийн сангийн асуудал байсан. Тэгээд бид нар ярьж байгаа нэлээд удаан судалж, нэлээд удаан их сурвалж хайж баримтууд олцоо тэрийгээ нөгөө баталгаажуулах гэх юм. Тэгээд нөгөө энэ чинь ингээд нөгөө нэг хэсэг нь хүртдэг. Энгийн иргэдэд бол жоохон хол тийм зүйл байгаадсан байхгүй юу? Тэгээд өгж байгаа санхүүжилтийг харахаар Монголд сурж байгаа одоо хэдэн 100 оюутны баг төлбөр те нэг юм гадаадд сурж байгаа хүний хүүхдийнх нь одоо төлбөрт явдаг. Уг нь бодлого нь бол чанартай сайн боловсон хүчин бэлтгээд эргээд ирнэ их орондоо бусадтай түүчээлэх юм. Тэгсэн чинь харсан чинь ирж ажиллаж байгаа хүмүүс нь цөөхөн зээлээ төлөөгүй. Тэгээд дээрэс нь гадааддаа үлдээд амьдрдаг ч юм уу те гэх мэт асуудлууд их байгаад. Тэгээ ер нь яагаад дарга хүүхэд дарга байх хэвтэй юм. Гуталчны хүүхэд яагаад гуталчин байх хэвтэй юм. Хэрвээ хичээж зүтгэж чадвал гуталчны хүүхэд яагаад дарга болоод дэлхийн энэ дээр их орноо сурчилж болохгүй юм гэдэг юм бодол дээрээс эхлээд тэр боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөж эхэлсэн баггүй юу. Эхэндээ бол үнэхээр хэцүүс чи бараг төр тэрсэлсэн юм хийх чинь энтергээл зарим хүмүүс чинь бараг өрөөнөөсөө хөөж гаргаал тий. Тэгээ ухаж байгаа датанууд олоод их сурвалжууд азар нэг их сурвалжтай байсан. Тэгээ тэр их сурвалж маань яриа өхийг зөвшөөрөөд тэгээд өөрийнхөө олсон датаг тулгаж үзээд тэр хүнээрээ баталгаажуулаад тэгээ яг нөгөө боломжоо алдсан хүмүүсээс мэдээлэл аваад бас л юм залуучууд байгаа шүү дээ хүсэл мөрөөдөлтөй нэг их орондоо гоё боловсон хүчин болоод ирэх гэсэн ийм тэмүүлэлтэй хүүхдүүдийг сонгох үнэхээр чухал юм л. Зүгээр тэнд гоё улсын мөнгөөр сурчаад тэндээ үлдчихгүй юу гэдэг бас нэг асуудал. Тэгээ энэ нэвтрүүлэг ингээ 3 цуврал явсан байхгүй юу. Тэгээ ингэж яах хооронд бол үндсэндээ энэ угаасаа юм хаалттай энгийн иргэдэд бол юм хол зүйл
жоох мэдээлэл дойр эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд бол боломжтой юм байгаа даахгүй. Гэхдээ нөгөө талаас боломжтойгийнхоо хэрээр хүүхдийнхаа боловсролд хөрөнгө оруулж чаддаг нэг юм хэсэг байгаад байдаг тийм. Тэгэхээр хүүхдийг бол ялгаж болохгүй шүү дээ. Аав ээж нь мөнгөтэй гэдгээс хамаарат. Тэгэхээр яаж ингэж шудраг байгаа юм бэ? Яаж баланслсан юм бэ гэдэг мэдээллийг харахаар тэр нь тодорхойгүй. Тэгээд ингээд баахан явцсан хүмүүсийг харахаар ингээд төрийн энэ тийм дарга нарын хүүхдүүд байгаад идэг. Яг энийг иргэн долмаагийн хүүхэд явцсан тохиолдлууд ер нь хайгаад олоход тун төвхтэй. Гэтэ энэ асуудал угаасаа ингэ нөгөө сэтгүүлч болсноос хойш хамгийн олон давтагдчихсан асуудлууд нь манай хүүхэд те хамарнаасаа цус гартал те хичээлээ давтаад үеийнх нь тоглож явахад энийгээ хязгаарлаад бэлдсэн ч гэсэн тэнцсэнгүй гэд ингэхээр бид нар шудраг байсан. Энэ өстө ялчгүй зарчимтай байсан гэдэг юм яригдаг. Тэг яг явсан хүмүүсийнх нь листийг шүүгээд хараа аав нь ингээд шадар сайд ч юм уу те ямар нэгэн сайд ямар нэгэн гишүүн тийм хүмүүсийн хүүхдүүд байгаад идэг асуудал. Тэгээ энэ нь ерөөсөө нөгөө бакалаврын зээл, докторийн зээл, магистрийн зээл тусдаа доктор магистрийн одоо олгох мэдээж гэхдээ тэр нь 30,000 зан 20,000 доллар ч юм уу байгаа штэ. Тухайн улсынхаа нөгөө тэмцэлтэр хэмжигдэн. Тэгэнгүүт бакалаврын мэдээлэл 400 гаруй суралцагчид өгсөн байгаа. Тэгээ тэр нь хаалттай. Тэр листийг нээж харахаар дандаа юм албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд байгаадсан. Тэгэхээр яагаад зүгээр иргэдийн дундаас тэмүүлэлтэй хүүхдийг явуулж болохгүй гэж тэгээ эн чи яагаад юм хаалттай юм гэдэг өнцгөөс нэвтрүүлэг хийгээд тухайн үед бол нөө нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулийн зүгээр цаасан дээр байгаад ирсэн учраас тэр мэдээлэл ил болоогүй байгаа байхгүй. Тэгээд энэ хуулиа хэрэгжүүл эхлээд надад мэдээлэл олдохгүй байгаа нь угаасаа нууцаар ингээд эрхийг хязгаарлаад өгсөн учраас ингэжсэн юм байна. Тэгтээ яг тэр нэвтрүүлгийг хийж авах үед нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хууль гараад тэн дээр нь энэ дата ил байх хэрэгтэй гэдгийг ингээд зооцсон байгаа байхгүй. Тэгээд энийгээ ил болгож хуулиа хэрэгжүүлээч гэж нэг дугаар дараагийнх дээр нь энэ хин зээл авсан гэж нэг дугаар тэгээд нөгөө дата ил болчих жоохгүй энэ хугацаанд тэндээсээ ухаж дахиж нэг дугаар тэг хин зээлээ төлсөн хин төлөөгүй чөлөөлөгдсөн явж байгаа гэдгийг дахиад ухаж гаргаж ирээд энэ сэдвүүдтэй цаашаа дахиад үргэлжлэн бид нар бас судлаад ерөнхийдөө явж байгаа. Тэгээд нөгөө юуг төссөн бэ гэхээр боломж бүгдэд тэгш ноогддог байгаасаа л гэдэг зарчим. Яагаад ингэж иргэд татвар төлөөд өндийг завгүйгээр устаа олон төрлийн татвар төлж шимтгэл төлсний хотлоо хүүхэд нь сайн боловсрал одоо яг сайн боловсрал эзэмшүүлэх гээд хичээж байгаа зөндөө аав ээжүүд байгаа. Хамаг юмаа тавиад идэх ухамсах зүгээ хойшлуулад хүүхдийнхаа боловсрал руу цутгаж байгаа ээж аав зөндөө байгаа. Тэгвэл яагаад хүүхэд нь тэгж хичээгээд ээж аав нь хичээснийхаа төлөө тэр хүмүүс боломж идэлж болтгүй. Өнгөрсөн жил бол анх удаа яг энэ шалгалт ярилцлагууд нь цахимаар ил аюудж бариад ингээд мэдээлэл явсан. Тэр бол одоо нөгөө ажлынхаа үр шимийг хүртэж байгаа одоо харахад тийм багмаар байсан. Тийм мэдрэмж байсан. Би бас яг тэрийг анх сарчаад пүү ямар их мөнгө бид нар хичээвэл надад олдох боломжтой байсан би надад боломж байсан би мдэггүй л байгаа хгүй да. Би бас ингээд гадаадад сураад тий хичээлийн хажуугаар ажил хийгээд тэтгэлэг аваад тэгэл өдөр шөнөгүй унтах завгүй заримдаа баг унтах байтугай хоол идэх завгүй ингээл хичээгээл ингээл ажиллаал боловсрал эзэмшгээл ингээд хийж байгаа хүмүүс зөндөө байхгүй Монгол оюутнууд ер нь бол гадаадад сурахаараа ингээл бүр үнэхээр хичээж амьдэрдэг бүр үнэхээр одоо унтах цаг гэдэг юм бараг байхгүй. За өчигдөр бол унтсан юм чи өнөөдөр унтахгүй байсан ч яах вэ гэдэг ч юм тийм нэрээ би бол яг анх очруултаа очичоод нэг 3 хоног моног гэдэр нэргүй ингээд зүгээр л яг ажиллаа хийгээд хичээлдээ ирээд ажиллаа ирээд хичээлдээ хийгээд юм сурах гэж ирсэн. Гэхдээ бас амьдралын хэрэгцээ шаардлага бас би нөхөх ёстой. Тэгээд Монголоос яг авъя гингүүд нөгөө нь айгүйх мөнгө болчдөг гэх юм уу. Одоо 5 сая вон ч юм уу 5 хэдэн сая чиг авъя гэж битэх юм бол манай ээж аавын баг жилийн цэлэнгийг авах гэдэг байхгүй. Тэр хүмүүс ямар ч идэх хөмсөд зүг ирэхгүй би тэрийг аваад би зүгээр суралцах гэдэг байхгүй. Тэр яг энэ сургалтын л төлбөр. Хэрэглээний мөнгө биш. Тэгээд тэрийг сонсчоод бүр ингэ бухимдал төрөөл тэг ингээл нэг тийм ингээ булгаалагдсан юм шиг нэг хэрмаагандаа зүгээр ингээ байж байгаа нэг хүн булгаалаад авсан. Бүр тэрийг жайл хийдэм би бүр мэдээчгүй гэл өнгөрцөн. Тэгэл нөгөө хүмүүс нь айгу тийм бараг нүүр бартам. Тэр ингээ хараад бид нар яг тэрийг ил тод байснаар нь биднэрт ингээ мэдээлэл ингээ хүргээд ингээ өгч байгаагаар нь л мэдчих авч байгаа байхгүй. Тэрнээс биш бас боловсролын зээлийн сан байдаг юм уу би хөө ингээ юу чих юм уу гэдэг нь мэдээлэл бол мэдгүй л яг ингээл бусад орны тэтгэлийг гэх ингээл амар хайгаал тэгж л явж байгаа. Миний хувьд бол гаднаас тэтгэлийг хайгаад за ямар оноо авчаад
ямар тэтгэлэг өрөөд ямар сургуультай яаж ярилцлаганд орох юм бол би тэтгэлэг авч чадахгүй гэдэг л бодолтой байгаа байхгүй. 12 дугаар ангид яг төгсчөөл яг тэгэж бодож байгаа байхгүй. Тэгээ энийг бол би хэрвээ энэ хүн сурвалжилж гаргаж ирээгүй байсан бол би бас мэдэхгүй л байгаа. Одоо л мэдэхгүй. Би мэдэхгүй л байх бас. Тэгээ мэдэхгүй байна гэдэг чинь бас нэг бодлын тэр бухимдлыг чи мэдрэхгүй байсан байна гэсэн. Дандаа сайн сайхныг бод гэдэг байна. Гэтэ арай түрүү нэг одоо их зарим нь чөлөөлөгдсөн гэдэг шүү дээ. Тэрийг яаж чөлөөлөд байгаа? Яг нэг юм шалгуур үзүүлэлт байдаг. Гэтэ тэр нь дахиад хуулийн зөрчилтэй гэдэг энэ асуудлыг одоо хүртэл улсын хурлаар хэлцээр шийдвэрлээг байгаа. Тэр чинь одоо их чөлөөлөх үндэс болгоно байхгүй зү. Гэхдээ уг нь бол банкнаас зээл авсан хүн бол заавал төлөх ёстой. Гэтэл яг чөлөөлөгдөжсэн логикийг авч үзэхээр яг ингээд хосоож гадагшаа сураад ирээ. Сайн сураад ирээд наад сурсан юмаа дахиад 2-300 мянган хосоод зааж өгөө. Ингэж үнслэж яваа гэдэг л багхгүй юу? Тэрийг 5 жил төрд ажилласан гэдэг нэг юм заалттай. Тэгтээ яаж чөлөөлсөн гэсэн чинь зүгээр 5 жил эндээш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлцсөн ч юм уу тохиолдолд ингэж чөлөөлсөн юм кейсүүд байгаа гэсэн. Тэр их мөнгөөр явж сурчаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөөл тэгэл чөлөөлөгдөж байгаа юм. Тийм кейсүүд байгаа. Тэгэл яг чөлөөлөгдсөн кейс болгон харилцаа адилгүй. Тэгээд чөлөөлсөн тушаалуудыг харахаар бас дахиад хуулийн зөрчилтэй мөрчлөлтэй асуудалтай тий. Хуулиас давсан журам тушаал гаргаж ингэж чөлөөсөн байна гэдэг дахиад асуудлууд үргэлжилж байгаа энэ асуудал одоо ч Ерөөгийн цагдаагийн газар, авилгатай тэмцэх газар дээр шалгагдсан хэвээрээ л байгаа. За улс төрч одоо мензэний мэдгээс читэрсэн зүйл баг л та зүгээр сонсохны л амар ягүйсэн сөгч. Тэгээ ингэж ярьдаг шүү дээ. Хүмүүс ингэж ер нь ялангуяа залуучууд дээр харагддгийг улс төр сонирхгүй надаа ямар хамаатай юм. Сонгуул бол яшиг гэдэг. Гэхдээ эн чинь юм баггүй нөгөө нэг за тортой хүнсээ бид нар өргөө явж штэ тий. Нэг ганц хүн өргөх үү, хоёр хүн өргөх үү гэдээс хамаарат хүчин харилцаа адилгүй тий. Хин оролцож гин тэгээ оролцож байгаа хүмүүсийнх нь сонголт өнөдөр нийгмийг авч явж байгаа гэдэг л. Тэгэхээр нөгөө хүссэн үсээг уг нь сонирхоод эндээ оролцдог байгаад шаардлагыг зөв тавьж ийж алдаагаа засаад бид нар урагшлах хэрэгтэй. Мэдээж алдахгүй хүн ч юм уу тий түүхтэй тийм улс гэж бол байхгүй. Алдаж унаж бүдэрч босхын зэрэгцээ бид нар илүү алдаан дээрээсээ суралцаад цааш тохол замыг туулах боломжтой учраас энийг хилдэг хүмүүс олон байх хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ хүрээнд хүчтэй байх хэрэгтэй. Тэгээд нөгөө манай залуучууд дээр гол нөгөө оролцоогүй байгаад идэг. Яг би өөрөө ч гэсэн 20 морьтой байхдаа тийм л байсан л да, юм entertainment юм дуртай, дуу хөгжим, гэгээлэг гоё сайхан юм дуртай тий. Боловсрол нэг хар бараан сэдв надаас хоолын борооны үйлчлэг тий. Тийм юм гэж боддог байсан чи өнөөдөр зүгээр миний идэх талах юу ах юм, миний өмсөх хувцас ямар ах юм гэдэг энэ сонголтын асуудал тэрийг гаргах шийдвэрийн эрх мэдлэн тэнд одоо шидэт тохиор гэж хэлж л да тий. Эрх мэдлэлтнүүдэд байдаг. Тэрийг сонгох эрхэн давхар нь иргэдэд байгаа. Тэгээ нөгөө оролцоогоо жиг тангаж хүн болго үзэл бодлоо тусгаж оролцоотой байж иж бид нөгөө алдаагаа засна. Тэгэхгүй бол нэг юм бүлэглэл ч юм уу те улс төрийн тэгэл тэд нар бүх үеийн үед ингээл үе дамжаал аалзны тор шиг өвлөгдөөл тэнгүүт баян ядуугийн ялгаа нь одоо жилээс жилд нэмэгцээрлээ түүргийн хаш суларсаар л энэ ч нөгөө түрүү манай маргад ярьсан шүү дээ тийм Солонгост байгаагаас зарим юм нь ингээд Солонгос зарагддаг үнээсээ 2-3 дахин нуурсан Монголд тэгсэн ирнэ цалин баг тий. Одоо маргадын одоо 6 жил Солонгост амьдраад ирсэн хамгийн их шоконд орсон юм тэр байгаа байхгүй. Тэгээд энэ бүх юм чи ерөөсөө л одоо тэр улс төр тий шийдвэр гаргалтын дээр байгаа учраас бид нар оролцоотой байх үг нь үүрэгтэй юм. Тэгжээж бид нар ирээдүйн хүүхдүүдтэй тэ дүүн нартаа дараагийн хүүхдүүдэд нь арай хайтаах нийгэм өвлүүлэх боломжтой. Тэгээ яах юм гээд надад хамаагүй гээд урагшаа харж зүтгээд тэгээ эвдэрхий замтайгаа утаан дундаа дахиад 40-50 жилийн дараа ч юм уу угаартаж өглөө гэж байж амар харамсалтай тий. Тэгээ яг надаа төрсэн юм. Би яг ингэ Солонгост ажиллаж амьдраад ирсэн мөнгөөрөө авчирсан мөнгөөрөө Монголоос худалдаа авалт хийхэд юу ч болохгүй. Бүр шокод орсон. Солонгост арай их юм авах гээд идэг юм. Тийм. Би тэр мөнгөөр яг тэнд сар амьдрах гээд идэг. Тэгэл би яг сар амьдрах мөнгөө авчираад ирсэн чинь 7-8 бол. Тэгэл мөнгөгүй болсон. Хэрэг шооц. Шоотог. Хоол тийм хоол нэг удаа хоолнд за ингээд гэрийнхнаараа гой хоол нэг атайх 20 юм. Тэгвэл 300 мянга. Тэгээ багтаал 200 мянга. Тэгээ байр түрээслэн.
Тийм байр түрээслэн. Тэгээ би нөгөө ирээ шууд миний ингээл амьдрал шууд нэг ахаал ингээ Монголд ингээд амьдрах нэг хуудас маань шинээр нэгдэж байгаа байхгүй юу. Тэгэл байрны түрээсний мөнгө харсан чинь бүр амар өндөр. Тэгэл ажлын цаар харсан чинь яг би хэрвээ тэр ажлынхаа таланг аваад түрээсээ төлвөл тэгэл би юу ч яг алхаад тэгээ сар юу ч идэхгүй, юу ч өмсөхгүй, нүрэндээ юу ч төрөхгүй тэгэж амьдрууд болно. Тэгээд л хүрэнтэй. Тэгээд нөгөө цалин ажил хийгээд цалин аваад татвар шимтгэлээ төлье гэсэн чинь тий татвар шимтгэлээ төлье гэсэн чинь миний цалингаас бүр хитүү үеийн аваа явд. Би бүр гайхаад тэг яг хөө ингээл ажлын ярилцлаганд ингээл очиод орж байгаа юм л та. Тэгэл за цалингууд чинь 2 сая 2.5-аас 3 3.5 авч юм уу те. Өндөр шаардлага хил мэл чадвар чансаа ингээд шаардаад харж байгаа штэ ингээд туршлага харагдал. Окей за энэ цалин аваад энэ цалингаараа дөрөөсөө төлөөл энэ ингээд ингээд ээж авдаг юм авч өгөх юм бол. За баг байрныхаа мөнгө хураачих юм шүү. Тэгээ бодоод бэсийн би яг ажлын зар харчаад тэгэл яг очиод уулцсан чинь чи яг Монгол амьдраг болох мэдгүй л юм л та. Гэхдээ энэ чинь нийгмийн даатгал татвар төлөөд яг чиний гар дээр чинь нэг юм өгчнэ. Тэгээ би тэгээ бодсон чинь нөгөө байр түрээсэлж байгаа. Түрээсний мөнгө маань тэр байсан. Нөгөө бүтэн сар тэгээ би ямар ч юм идэхгүй юм бэл л дээ. Идэхгүй тэгээ утас нь бүр суухгүй бүр алхаад явах юм бэл. Надаа угаасаа би жолооны курс мөр сураагүй машин зинж байхгүй. Тэгэл ажил руугаа алхаж яваал юу ч идэхгүй, кофеч байхгүй. Байрныхаа мөнгөийнхөө тулд тэгээ нөгөө байрандаа амьдрыг нөгөө ажил хийгээ завгүй. Тэгээд айгуусан би бүр гайхаал шоконд орсон нэрээ бүр. Тэгээ нөгөө байрны түрээснүүд чинь ингээд одоо 12 дээр нэмэх нэг гинүү. Би тэрийг нь ойлгохгүй байна. 12 сар түрээсээ төлөөл 1 сар нөгөө нэг өнгөө өгөх юм байна. Тэндээс ч сарын барьцаа. Тэгэхээр би энэ чинь бас ингэж би нөгөө тэнд чинь нэг дээр нэмэх нэг 2 дээр нэмэх нэг гэхэр чинь нэг нь өнгөгүй ойлгоцсон. Эсвэл Монгол хэвээр байрны үн чайг гоё гэдэг юм гэж бодсон чинь нөгөө 12 сар нь нөгөө юу юм бэлээ. Тэр хүн гүйцэн аваад 1 сарын барьцаатай. Үгүй 12 сарын эсвэл 6 сарын барьцаа аваад нэг нэгээр өгөөч гэдэг юм. Одоо сая 500 мянган хамгийн одоо дотроо нэг ортой 0-той ингэ нэг өрөө байр байлаа гэж бодъё. Хотын төтөг өвдөж биш хол зах руугаа штэ. Тэгээд тэрийгээ би болохоор 3 сарын барьцаа өгнө гэж хамгийн бага. Тэгэхээр 4 сая 500 өгнө гэсэн үг. За 4 сая 500 дээрээ 1 сарын байрны түрээс төлнө. Ингээд 6 сая. Тэгээ надад миний керманд 6 сая бэжж би тэр байранд орно. Тэгээ би нөгөө миний гар дээр авах гэж байгаа цалин маань сая 700 юм. Тэгээ надад 6 сая нөгөөсөө байхгүй. Тэгээ би бүр яаж амьдрах юм? Би яах юм болоо? Би ингээд амар сонин гадаадд болон амьдарч болоод яг их орондоо их хөлөөрөө ямар ч визгүй би ингээд яг тавар амьдрах гэсэн чи яагаад юм хэцүү байгаа юм бол гэж юм. Тэгэл ер нь яг гарц саргалгаа нь юу вэ? Тэгэл би яг ингээд нийгэмд ирээл бухимдаал тэгээ ингээд утаа унаа би яг утааны үе ирсэн байхгүй юу? Яг ингээд хатуус нь бишээ эгч намайг тасаад тэгээд ингээд юунд ороод машин дараа суугаад хичээ та унгацсан юм уу гэдгийгсэн байхгүй юу? Тэгсэн чинь үгүй чинь Улаанбаатар чинь ойрт чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ амар юм эмзэглэмээр ч юм шиг ингээд мэдрэмж төрөөд за тэр яг утаа ингээд за хүмүүс утаа ингээд үүдэг гэл. Тэгээ би нөгөө онгоцны бодлоочоос чинь 3 цаг 50 минут нисэл ирчих юм чи. Гэтэл их 5 цаг болсон шүү дээ. Онгоцны бодлоосаа Монголдоо иргээд. Тэгээл ер нь жоохон тий хоттоо иргээд Улаанбаатар хоттоо иргээд тэгэл нэг ус намжаад ирэхдээ би ингээд ирж явах агаараа дэвэрлээ. Гэтэ яг орж ирэх хүртэл 5 зүгс яг. Тэгээ би бүр 0 орч чадахгүй бүр яах вэ гэдгийгсэн чинь ярам их ч аялал гэдэг чинь чинь одоо л мэдэрч юм юм. Тэгэл ихэлсэн яг ингээд наа чи нэг CEO-гоо ороо бийцчих гэдэг. Тэгэл ирээл за яг нэг нийгмийн асуудал окей за би чинь Монгол дээрс ээж автаг болол гоё юм байна гэлээ. Тэгэл ингээд тэгэл хүмүүсийн харилцаа хандлага ч гэдэг юм уу ингээд. Хүмүүс шууд ингэж байж би ингэ танихгүй шүү дээ тэр үнийг хүмүүс шууд намайг скэнер даад ингэ шууд дээр нь тоош муу зогсоо гэж юу өмссөн байна юу өмссөн байна мэн ингэ жоохон ингэ зарим газар маань нүүрэн бодоогүй би ингэ нүүрэн дээр амар соримортой байгаа шүү дээ жоохон ингэ нүүрэн бодоогүй орчмол би ингэ юм авах гэсэн маа тайлбарлаад өгөөч мөн гэж ард нь байгаа зарлаа би ч энийг авах гээд хэдэн харьцмаар байна уу за мэдгүй ямар ч сан юу өмсөд үзэж болох юм тайлбарлахгүй зарлаа ингээд тэгээсийн ингээд нэг тийм мэдрэмж аваад би ч болондоо Монгол дэлгүүр би хөрөнгө оруулах их хөрөнгө оруулах гэдэг чинь болно. Тэнгүүд тийм байхгүй. Тэгэл би нэг яг айтайхан хоцсон сонсоолаа. Ингээд жоохон ороод тэнгүүл та юу сонирхож байгаа юм аач. Яг адилхан дэлгүүрээрээ яг тэгж ороход. Тэр жоохон өндөрлээ. Солонгос тийм байхгүй юу? Юу ч өмссөн яг адилхан. Тэгээ яг би л байгальтаа цагаараа ингээд угаасаа мэдээж нөгөө борлуулалт чинь нэмэлт шүү дээ.
Тэгвэл дажгүй юм авчихаар хүн байвал ингэ тайлбарна. Гэтэ ер нь бол жил тэгш ингэ тайлбарлана шүү дээ. Хүн орж одоо ингэ үйлчлэгээний байгууллагаар орж ирэх юм. Та ямар зүйл одоо ингэ гойсгоны дэлгүүр орлоо гэж. Та ямар ярьстай вэ? Манай ингэ шинэ бүтээгдэхүүн байхгүй. Одоо ингэ аягүй гарч байгаа бүтээгдэхүүн танд ингэ санал болгохоор энэ гаралт нь сайн. Та хэрвээ туслах ярьстай бол ямар ярьстай бол гэл тэр бүтээгдэхүүнээ тайлбарлаад би яг энэ дэрэл сая өчигдөр шүү дээ. Би яг нэг куршин нэг юм авах гээд орсон. Тэгээ нөгөө нүүрэндээ төрхөж үцгээд тэгээ айгүйх зоригтойсэн бодоггүй зүгээр нурны тасны дээр төрхөд утсан чинь би ингээ куршин авч байгаа байхгүй юу би тэгээ надад би 3-ыг барьчаад нөгөө надад тайлбарлаж өгнө гэж ботцсон борлуулагч юм чинь тэгээд гисэн чинь алийг төрхөд үсэн гинэ тэгээд би ч бол нэг 21 тэгээд дай бороо тийм төрхөд тестэрлээд үзчихгүй дөө тайлбар байхгүй тийм байхгүй тэгэл за бид өмнө ингээ төрхөд лсэн чинь за тэгээ би ингээд төрхөж утчаад би ингээд нэг 2 3 хэсэгт ингээд төрхөж надад найлан зогчих юм бол гэсэн чинь уцаар л доо. За би ингээд өнгөнөөс авчия гэдгийгсэн чинь энэ тавчих юм баг та. Би чимийг харцаар хараад тэгээд ингээд танаад ингээд бэс вэ нү гэдээ асуусан чинь бэс нэг л байгаа гэд. Тэг юм уу за тэгвэл төрхөж асаад за энэс авчиад хэд болж ийн гэдгийгсэн чинь энэ удаа нэр авчиж байгаа юм шиг. Санаадлаар ингээд хараад тэгээд исэн. Тэгээ би ерөөсөө л аюу гоё уцамсал тий амар гоё ингээ ганган хүмүүс яг гадаад байдалтай амар анхаарал идэх бүр жоо ойлгосон. Ингээд нэг гоё ингээ өнөртөөс мэс заалаа сорон хүмүүсийг л хүмүүс юмсаа бодож мэдээ. Тэгэж явах ёстой юм болов. Ердөө тэгдэггүй болохоор амар хэцүү ингээд нэг тийм ялгарлагдаж хэрцэгдээд байгаа юм шиг тийм мэдэрч байна. Тэгээ автобусанд ингээд орж байгаа штэ тий би ингээд хүлээгээл би дүүтэйгээ юм. Тэнгүүл манай дүү ингээд шууд гэл явчихна. Тэгээ би ингээ ганц алдаа нэгэд манай суугач тий. Ингээ шууд намайг ингээд урдуур ингээд нэг шууд яриад орчих. Яна уучлаарай гэж байна. Тэгэл гудамжаар ингээд явж байгаа шүү дээ ингээд чинь. Тэнгүүд нэг ах ч юм уу нэг их ч юм уу түнхэрэ ч юм уу намайг ингээд мөрөлжүүл зүгээр л намайг тэгэл тэр чигт ингээд үлдээг л хэрэгч. Тэгээд надаас ямар ч уушлах гоохгүй тэр миний ингээд бид ингээд хүргээд ингэсэн ямар ч тийм юм байхгүй. Зүгээр л үзүүлж шиг. Тий ингээд би тэр ахт мөрлөл мөрлүүлсэн мөгс миний буруу юм шиг байна. Тэгээд мөрлүүлсэн уучлаарай хаа. Тэр ахын зам дээр би зогсчихсан буруу юм шиг. Тий би угсаа тэр ахын орон дээр талцсан юм шиг үлийг ажуугаар зөрөгтэй ч юм. Би яг нэг өдөр бараг бүр нэг 7-8 үнд тэгүүлсэн бүр ингээд зүгээр л нам мөрлөл гарч. Зүгээр л миний урдуур дайраа л орчих. Тэгэл тий юм жоохон ингээд заримдаа ингээд улаан гэрэл хасцсан байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс төгжирчингүүд гараа өвчтөн шүү дээ. Тэг би ингээд ганцаараа үлдсэн зангууд би буруутай юм шиг санагдаад дотроо. Нэг тэнийг хийхэгч юм шиг санагдаад би одоо буруу л хийсэн болов уу гэх юм мэдэрч. Тэгэл ингээд гадаа ингээд хүүтэн болохоор ч тэр юм уу эсвэл ингээд яадаг чи мэдгүй яг тэр нь ингээд айгүй хэцүү эвгүй байдал ороодсэн би өөрөө. Бүгд нэр гараач би ингээ ганцаараа ингээ нэг сонин тэнийг хийхэг өгч ингээ даагаарчдаг ч өч гэж ингээ бодогдохоор яг тийм ингээ ер нь тиймэрхүү юмнууд ер нь аяг болсон. Яг бодож байгаа ирээд хэдэн сар болж байгаа лээ. Би ирээд нэг 3 сар гарна болж. За яг тэгвэл нэг нэг яа гэдэг чинь 30 нас хүртэл мөнгөгүй амьдрах юм байна гэдэг. Тэгээ дараа нь баяжчих нөөс чинь гүүг энэ амьдралдаа дасах юм гэдэг шиг. Дөөс хэсэг байж байгаа. Гэтэ яг тэр нэг зам гардаг тэр бол одоо зарим тохиолдолд замын цагдаагийн нэг лохилтын зохицуулт шүү дээ. Тэр зохицуулт чинь явгууны ногоон гэрэл мэрлийг нэг асаан унтрана гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээ тэр мэрийг харж агаад гарч байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тийм замын цагдаагийн тохиолдлоос хамаарат. Тийм зөвлөгөө байна. Тэгээ тэр нь тойрны яриаг ингэ сонсож байгаа надад нэг юм толгойд орж ийл болтгоо. За нэг хамраасаа цусгойчлол хичээлээ хийсэн мэсэн гэдэг нь шүү дээ. Тэгээ солонгос кино минондроос тэгж гардаг шүү дээ. Тэнгүү чи яг тийм хүүхд харж ирсэн үү? Одоо би нөгөө 10 жилийн Монголда төгссөн яг сургуульд орохын тулд алцсан гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Одоо солонгосын хувьд бол нэг Sky 3 гэж байдаг. Сүүлийн их сургууль, Корея их сургууль, тэгээд Yonsei. Тэгээд энэ гурвын эхний хэсгийг аваад Sky хамгийн шилдэг энэ гуравт орохын тулд эсвэл зарим хүмүүс ихний 10-т ордог сургуульд орохын тулд өстой хамраасаа ингээд цус гартал хичээлддэг. Гэтэ чи яг тэгж хичээл хийж байгаа хүн харж ирсэн үү? Яг 10 жил биш болохоор яг ингээд намын санд орно. Өглөө оронгоо сууж л өдөр оронгоо сууж л. Тэгэл хүүхдээ суугаал юм. Шалгалтын цагаар манай сургуулийн ингээд намын сан 24 цагаар ингээд ажилладаг байхгүй. Тэг хүүхдүүдийн тоондог. Тэгээ угаасаа тэнд орно ингээд юм ингээд зарж мардаг. Тэгээ ингээд намын сан угаасаа тэнд ингээд унтаж мунтах ч юм хайлтыг унтах юм хэсэг ч юм уу тийм юм ингээд байдаг. Тэгээ шалгалтын 7 хоног ч юм уу хичээлийн ингээд лаунжууд одоо ч юм уу тий сургуулийн лаборатори ингээд лаунжууд нэг
хүүхдүүд хичээлээ, оюутнууд хичээлээ хийх одоо тэр орчин нөхцөл нэх гэдэг ч юм уу. Тэгээ энэ overstress би ингээд нэсэн шидэм дотроо төсөөлөөл энийгээд идэх шүү дээ. Хүмүүсийн яриаг шоолоод байгаа юм байна. Нэг дагсан доо биш. Нөө нэг саяны миний инээс шалтгаан нь болохоор одоо ингээд нөө нэг номын санд номдох хэсэг байдаг гэдэг л шүү дээ. Тэгвэл тэнд ингээд хүн одоо ядарсан хүн амт ингээд хурхираад шүү дээ унтж байгаа. Тэгвэл яг оч сэрээгээд та хурхираад байна болоорой гэхүү эсвэл хамаагүй тоохгүй тэр номын санд байгаа юм. Би хурхирчсэн тохиолдолтой таараг үлдээ. Тэгээд чи солонгос хүмүүс хурхирдаг юм байна. Яг учиргүй нэг номын санд хүмүүс цаад болоод хурхираал гэж байж байгаа хүмүүс. Тэр хүн чинь зайлууд өөрөө мэдэхгүй шүү дээ. Аха. Унтж байгаа юм чинь. Тэгвэл яг уу бас босож очиод хэлж байгаа хүн хөвлөх хүн болж байгаа л хэл та. Гэтэ нэг амар үгүй чи ингэж тэ битгий ингэж аймаа гэдэг чинь тэр чинь тэгэхгүй л ахал та. Очиод уншлаарэ ингэж хичээлж байгаа байхгүй юу? Тэг ингэж жоохон чимээг аваад үз болох уу? Нэг ингэж л асуу. Оо чимээг байл та маял дээ гэж хэлэхгүй л дээ. Гэтэ нөгөө хүн эргээд унтсан чинь дахиад хурхираадах юм шүү. Угаасаа л хурхирдаг хүн байвал хурхирна зү. Сэтвэсээ баган хацаагаад баг маргатайгаар зарчин болох юм шүү. Ингээд нөгөө нэг энэ ярин амир хөөрхөн байгаа. Тэнгүүтээ амир тийм Монгол хурдан бүртлөө ойлгомжтой гэж яриад. Сонирхолтой. Тэгээд одоо нөгөө нэг одоо чинь мэдээний сайт. Мэдээний сайт гэж юм те нэрс үү. Тэнгүүт одоо бүр амар их сайт байдаг гэж би сонссон байхгүй юу. Одоо хүмүүс ингээд нэг тоотой байдаг мэдээлэл эргэлдээд байгаа болохоос одоо шинэ хуучин муучин те амар удацсан гэтээ тийм оршин тогтноо байгаад байдаг. Хүмүүс нэг тийж мэддэггүй мэддэхгүй мөртлөө. Тэгээ тийм сайтууд байгаад. Тэгээд яагаад ийм амар олон сайт байгаад байгаа юм те. Тэгээд танах чинь одоо эхлээд 4 сар те Facebook пэйж мэж өртөл 0-оос нь эхлээд. Тэгэнгүүт одоо ингээд тэр олон хэдэн зуун сайтаас ингээд өнгө шинээр нээгдээд ингээд одоо хүртэл ингээд явж явах үед ямар хуу байна те юу хийж тохиолж чинь яадгийн байна. Тэгээ сэтгүүлчээр мэдж байгаа болохоос яг сайт өдөртөөд ингээд нээгээд явхад яадаг гэдэг нь бас чамд өөрт чинь бас шинэ байгаа шүү дээ. Юуг даван туулав энэ хүртэл. 2021 онд илүү би нэг нэвтрүүлэг хийж байгаа цэг гимэн гэдэг өргөтүүлээд штэ одоо нөгөө сайтууд чинь цэг гимэн гэдэг штэ. Тэгэд 18,000 орчим цэг гимэн өргөтүүлсэн. Сүүл 22,000 орчим байсан. Тэгээ одоо энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бүр дахиад даблдаж өссөн байх магадaltaй. Тэгээд 50,000 руу тагцсан гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө нэг редакцтай юугүй юу, үйл ажиллагаа идэвхтэй явуулж гин үгүй юу. За одоо өстө муухай юмда зарим хүмүүс ингээд цүнхэндээ 10 хэдэнд хамгатай те сайтын тэр болгоно ингээд нэг юм төрөөс мөнгө авах ийм халаас гэх юм уу тийм болчихсон. Энэ дээр дахиад нөгөө яг сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа хүмүүсийн мэдээг авч угаадаг, шууд хуулж аваад логог нь тайраад тавьдаг, бичвэрийн өөрчлөлт тавьдаг. Тэгээ сайтаа амтай мэд харагдуулаад хин нэгэн албан тушаалтнаас тухайн одоо амгүй редакц сайтуудаараа мөнгө авдаг нэг юм бүлэглэл байна. Энэ дотор яг ингээд сэтгүүл зүгээр яг үнэхээр хэвлэл нийтлэх хэрэгчлөөгөө идгээд гоё контентууд хий, гоё сэтгүүл зүй гэсэн бас нэг юм хэсэг байна. Дахиад энд нь төлөвшлөө олгож байгаа эхэлж байгаа гэдэг ингээд дотроо бүгд л олон өнгөлөө байгаа л да. Тэгээд яг олон байх тусмаа бол нэг муу юм бол байхгүй, гол нь амтай байх хэрэгтэй гэж бол би боддог. Олон байх тусмаа өрсөлдөөн нэмэгдэн энэ хэрээрээ олон нийтийн мэдэх хэрэг сайжирна гэдэг логик бол байгаа. Тэгтээ нөгөө талаас энтэй зэрэгцээд нөгөө микрофон байрч хүний амрууд чигдэг, алдар хүн рүү нь халддаг асуудал үүсдэг тийм асуудлууд нөгөө сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг хөндөд гараад ирэнгүүт масаараа ингэж муухай харагдаад тэгэхээр яг зүгээр мөнчгөрөөр ажиллаж байгаа сэтгүүлч нар байгаа штэ тэр дотор чинь тэд нар нь одоо нөгөө цалин багтаа царай муутай гэдэг шиг ингээд мачин ажилдаа дуртай байгаа болохоор л ажилдаг хүмүүс аахгүй тэд нар бол тэгэн ажиллаж байхад тэнд нэг юм огт сэтгүүлчээр төгсөөгүй хин нэгэн хүн ийм байдлаар те яс зүг мөг үйлдэл хийдэг гэдэг ч юм уу ингэж нэр хүндийг унааж аваад бол харамсалтай. Сэтгүүлч тэгэл гэтэл энэ мэрэгч ч өөрөө угаасаа л алдааг нь хараад засуулаад дурагшаа алхдаг байл гэдэг логик штэ ер нь. Аль ч нийгэмд дэлхийн бүх улсуудын түүхэнд алдаа байсан. Тэрийг сэтгүүл зүйн тусламжтайгаар олж харж засаад явсан түүхүүд зөндөө байгаа учраас яг энэ чиглэлээр ажиллавал сэтгүүл зүй бол үнэхээр чухал салбар байгаа. Бид нэр харанхуй бүдүүлэг байх уу соёнгийн танин мэдээд алдаагаа засаад цаашаа явах уу гэдэг нэг юм асуудал байгаа учраас сайтууд нэг юм бид болохоор ер нь НТВ-д ажиллаж исэн одоо манай баг бол бас харцангуй одоо цомхон тэгээд залуу одоо би одоо баг хамгийн барагсаад авахгүй гэсэн хамгийн хөшнө. Манай юм залуучууд ажилдаа дуртай юм
хөөрхөн залуучуудтай баг болоод явж байгаа. Одоо номи бит хоёр анх эхлүүлсэн. Ер нь бол тэгээд 4 сарын хугацаанд бид хоёр бол маш их адал явдлыг даван тууллаа. Эхлээд хоёулахнаа гар утас одоо ингээд нэг уцаа барьцсан ингээд байж байгаа байхгүй. Тэгснээ одооны утаснаас ч угаасаа 4K гарчиж байгаа шүү дээ. Яриа авах гад яриа авъя юм авъя гэд тэгсэн чинь камера бэлтжээж гэдлаг явлаа нэг дарга. Тэр за гэд ирээд за яасан бэлтцлөө гэсэн чинь тийм ээ бэлэн гэл номын уцтай. Тэгснээ би нөгөө уцсныхаа аудиог ингээд барьсан. Тэгээд бид асуудал дээр асуусан чинь амар өрөвцөн байсан. Гэхдээ тэр нэг ингээд эдитлээд оруулах чанарын асуудал бол ерөөсөө байгаагүй. Тэгээд дээрэс нь яг нөгөө ажилдаа дуртай байх чин сэтгэлээсээ тууштай байх гэдэг нэг юм амар үн цэнтэй юм байна гэдгийг бол өнгөрсөн хугацаанд харж байна. Тэгээд нөгөө замын голоос байж байгаад хайж явсан хүмүүс бас амар олон. Хүн орж ирж гарахтаа бол ингээд сэтгэл өвдөө дотор урагдаад яац юм бол доо гэж боддог нэг асуудал. Тэнгүүд мэдээж нөгөө бид нар ч ардаа амар сүртэй том улс төрч бизнесмен байхгүй болохоор хоёулах нам ачаагаал өстой ингэн нэг одоо хоёр залуу боловсон үчтэй тийм одоо манай маргадын үеийн хоёр хөөх хүүхэдтэй болсон. Тэр хоёр маань бол хөөх ингээд нэг юм атгсан гар шиг байх амар чухал юм байна. Тэгжээж нэг юм тууштай ажил урагшилдаг. Тэгээд энэ хооронд чинь бит хоёр хулгаад юм алдлаа, машинд мөргүүллээ. Өөр яла номи өөртөө юу? Манай номи дүлээрээ голтон бүр тэгээд дагаж би баг сэтгэлээр унаад тэгсэн чи буцаж номи намайг тайвшруулад юу асан бэ нэр Дүлээрээ дээ. Ядаргаанаас болоод тий нөгөө олон жил амар ачаалтай ажилласан. Тэгээд хоёлаа явахдаа эхлүүлж байгаа юм чин гоё эрчтэй баймаа гэд айгүй эрчтэй алахгүй юу. Тэгсэн чинь манай номи чинь хөрх амтай чихэн нэг өдөр арина би дүлээрчлээг ор. Тэгэл өстө ан мүлц азтай гэх юм уу манай нэг найз шүдчих хамар болоо юм ч аахгүй юу. 72 цаг дотор тариа илээжж гайгүй болох магадлалтай байна. Яг амжаа тэрэнд нь тайрсан. Тэгээ жоохон сэргэж байгаа юм болчихсон. Тэгээд голд нь сэтгүүлчээр орсон 2 3 хүн нэг жоохон айгүй хөөрхөн хүү би өстэй яг сурна даалан тална. Надад цалин мөнгө юу ч хэрэггүй. Би зүгээр л сурмаар байна. Одоо нэрээ. Тэгэл орж ирэхээр амар кэрлэл нөгөөдгөө тийм ээ энэ хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжиж сургая мургай гэд. Тэгээд нэг сар гараа явж байгаа. Сар ч арай хүрээгүй. 2-7 хоногчлуу явж чад энэ талбай дээр чагсаал болохоор нь үзүүлгээд дагуулаа явахгүй гэсэн чинь гутлаас болохоор яваад хизээч ирэж ирээгүй. Тэр аав ээжинд ургуутсан баха. Гэтэ одоо нэг гутлаа олоогүй юм л. Явцсан гутлаас ажил ийл яах вэ? Тэгээ манай номи дүлээрэл ингээл энд бүүн шок заяа бүр ингээ бүтэн зогсож байгаа юм чи бид нар чи ингээл давхар нөгөөдхөндөө санаа зовол манай анхаа байсан ах чим нөгөө манай тэгээс тэг дээр судлаач байсан анхаа маань амар гүйцэтгэл сайтай хурдтай байхгүй анхаа ингээд яг ард хамгийн базаал би ч тэнд амар сэтгэлэр унаал номыг одоо яана гэж бодвол байжсэн чинь өстө над дээр яг нөгөө дадлгач ирсэн хөхт тахгүй юу ажиллаад хамт гой багаараа магаараа гэж ярьжсэн чинь нөгөөх маань яг тэр өдөр нь хүүхдээ эмнэлэгт үзүүлчихэд ирээ гэж хэлээ тэр чигтээ сарнин гоцсон ёо нэг сар бүр тэгэл арай гэж тэр шокоо даваал байжсэн чинь хулгай гараал тэгсэн чинь ингээд бүтэн ингээд бид нар чинь юм шэр хаус баггүй юу одоо түрээсийн хоорондоо хувааж ингээд үлдчих юм. Тэгсэн манай өөрөө хамт түрээсэлжсэн хүмүүсийн компьютерийг арсын үлдэг бүгдийг хоноо авчихсан зөө. Тэгээ бид нар нэг юм том үргэлжлэлгээд нэвтрүүлэг хийсэн ба. Тэрийг их гээд баахан камер нүүд хүмүүсээс гооч муу бол авцсан. Нөгөөдөлөө хашиглал амар гой зураг авчихсан тийм бат үзээ баяр. Тэгээд тэдрээгаа ингээд тавьсан байсан чи тэд нар ингээ хулгаад алдагдсан байхгүй заяа. Тэгээ бүр ингээ шок. Йоо яагаад ингэж байгаа юм бол гэд ингээд бүр ингээ үнэхээр шоконд орж байгаа байхгүй. За тэгэл цагдаа сэргийлэх болол тэгээд үргэлжлээд нэг 2 залуу авсан чи өглөө гараад өдөржингөө явал орой өстэй амар ядарсан өстэй амар хийж бүтээсэн 2 хүн орж ирэл. За тийм ээ өстэй алсан байна энэ 2 юу авчирсан гэл тэгэнгүүт нэг иргэний яриач юм уу. Тэгэл бид нар чигээ бидний хоор өдөрт ингээд 9 хүнтэй уулзна. Тэгээд 3-3-аараа багцлагдаад их сурвалж чин тэнцвэрийг багтаж 3 мэдээ өгдөг байхгүй. Тийм ачаал штэ. Эн чин тэрний хажууд юу ч болохгүй байгаа штэ. Өстөө нэрэ жоохон хурдтай зүтгээд үг юм уу гэдэг тэгэнгүүт ерөөсөө тиймэр юм ажилд хандлага бас амар чухал юм байна. Уг нь эхлээд амар хөөрхи ихчтэй явж ирсэн. Сүүлдээ ингээл хойшоо суугаал ингээл лазагнаалгч авах маань үзтгүүлч маань. Одоо энийг харин ингэж ярих нь зөв буруу тий. Гэтэ ер нь ингээд амар их адал явдалтайгаар ингээд өнөөдөр 4 сарын хугацаанд бид хоёр ингээд адал явдлаа ярахаар 4 жил өнгөрцөн мэт. Үнэхээр гайхамшигар 4 сарууд өнгөрлөө. Бараг унтсан юм. Тэгвэл одоо тэгтээ
тэр фантастикийн таймер Батүлзийн интернет дээр үргэлжлэгээд байгаа нэвтрүүлэг чинь саяхан гарсан. Canon нэгдхийн өмнөхөн гарсан шүү дээ. Би чинь нээлттэйснийх нь нөгөөдөр маргааш үзсэн гэхээр саяхан санагдаа. Тэгээд тэрнээс өмнө шинээр олсон 2 хүн юмнуудыг хулгайлаад алга болсноо буцааж тэр нь болоод юу ихтэй наач бүр амар тий. Номер бүр мөрдлөнд явсан хүү баг. Хөгшөрхөөрөө бит хоёр нэг юм дагтаад сайд тавьж байгаа. Тэгэхэд дээ штэ гэдэг ярьдаг имэнэр бол ээж нөө бааж ялтар бааж байг ярьдаг шүү. Би өвхийнхөө өмнө миний найзууд дэмянгой нохоо гэдэг найзуудтайгаа болсон бүх хөдлөг бичүүлдэг чи өвхнө гэдэг шиг. Өөр харин тэгнэ гэж бодож байгаа. Зарим нь За тэгээд энэ хөө подкаст юм ихний дугаар. Ер нь нэг иймэрхүү л өнгө аястай явагдана үзэж шүү дээ. Тэгээд зочид маань заавал тийм олонний танил тийм хүмүүсийг оруулахгүй. Бид зөв энгийн хүмүүсийг эсвэл зүгээр нэг юм одоо хүмүүс амар подкаст сонсдог болсон. Тийм ингээд сонсож байгангууд одоо нөө подкаст нөө хүмүүстэйгээ ингээд цуг ярмаар санагдаад байдаг. Би одоо жишээ нь тийм байгаад байдаг байсан болохоор ингээд би ингээд энэ подкаст хийж болох уу гэдэг ингээд гагуугаад ингээд тавьд дэр ингэж хэлсэн байхгүй. Тэнгүүд бас надтай адилхан тийм хүмүүс байдаг гэж магадгүй гэж бодоод. Тэгээ хүмүүсийн яриан донд би энэ дэр чинь бас ингэж боддөө ш. Тэгээд үст бодлоо илэрхийлмээр байгаа хүмүүсээвэл бидэрлөө манай нewsroom лөө Instagram-аар ч юм уу Facebook-аар ч юм уу холбогдоод тэгээд ингээд би ингээд танай подкастын чинь цугаад суух гэсэн юм аа гэд хүсэлтээ хэлгээд бидтэй ингээд цуг цагаа товлоод яриад уулзаа сууж болно шүү гэж хэлсэн. Үу талга нээлттэй. Тий. Тэгээд хамгийн ихний дугаарыг маань хамгийн отхон подкастын хамгийн ихний дугаарт маань зочин бол орж гисэн энэ newsroom-ийн захирал Багита баярлаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Амжилт хоёроо. За баярлалаа. За. Зүгээр л подкаст гэдэг юм. За. 1 2 3 и зүгээр л подкаст. За. Цуга би 90 үсэг хэлмээргүй байна. За чи тэгээ яах гэж 90 үсэгтэй нэр бодож байгаа. Би өнгө анх зүгээр л подкаст. хэлэх гэж байгаа тий. Опшн дээр тийм би анх нэрээ ингэж бодож ирсэн юм бол 69 гэж бодож ирсэн байхгүй юу? Наа чи амар өөр. Хүмүүс сонсонгууд юу яана? Нэг айгу амар чихэнд нь үлдэн штэ. Энэ юм сонин нэртэй подкаст гэдэг нэг юм үлдэн штэ. Тэгвэл яг миний 69 гэж бодсон юм болохоор манай маргад ингээд амар гой хурдан тий. Нэг ил тод ярьж байгаа штэ. Монгол хэлээрээ 35 үсгээрээ тий. Би болохоор 34 үсгээр яриад байгаа байхгүй юу? Одоо энэ олон тэгээд тэрийг нэмээд за би тэр ер нь 69 үсгээр чацаргантын араар чацарганчил бол за энэ түрээ дуусгая зүгээр л подкаст ажиллах юм. Го кат. Тэгээ хэрэг гадуур гурав гэлдэ. Би анх бол 69 гэж болохоор зүгээр машин байдаг чинь 69 гэдэг багтаа байдаг. Эмнэлгийн машинэрээ байдаг. Яг тэр 69 л бод. Насаараа. Сая бата 69 энэ хүн ийм бодож байна. Би юу ч бодоогүй. Миний бодсныг яаж мэдчихэв. Бодлоо ишиж энэ. За чавцыг хүү чанцуул чацаргантын араар. За радио